За. Одоо яг өнөөдөр хэдэн мөлий? 10 сарын 19 тий? Тийм баа. Одоо маргааш минь зөсөн өдөр. Хөөх тийм үлээ. Тийм шүү дээ. За тэгээд бид хэд одоо яг Архангай аймгийн Захир суман дээр ирсэн байна. Тэгээд би өмнө нь нэг л удаа ирж байсан. Гэтэ яг жоохон байсан болохоор сайн сандгүй. Тэгээд нэг тэгж дундуур мундуур нь яваад ингэ сайн танилцаагүй. Тэгээд их сайн ер нь бол мэдхгүй гэж хэлж болохоор. Тэгээд яг хажуугаар нь өнгөрөөд нөгөө хажууд нь шүтэн байд юм байна. Архангай аймгийн Захир сумын хажууд. Тэгээд би түрүүнд яасан бэ гэхлээр Солонготын даваагаар даваад тэгээд нэг сайхан айл тутсан. Тэр айл маань үнэхээр бид нарыг чин сэтгэлээсээ дайлаад ингээд яг харагддгийн байлээ. Яг хүн ингэж бид нарт сэтгэлээ гаргаж байгаа нь. Тэгээд тэд нарын энэ дээр юу болох ч тэгээд та нарт нэг гоё юм хэлэхэд гоё жимс одоо энэ юунд ургат юм билээ Цавхан аймагт. Тэгээд ер нь бол тэр Цавхан аймгаас наашаа ингээд Архангай аймгийн Захир сум айгаа ойрхон маахгүй их уул сумд байсан. Тэгээд би тийз их уулаас өнгөрөөд ингээд нааннаас айл дээр очиод ёо ич тийм. Тэг ингээд ирсэн байгаа. Тэгээд бид нарт ингээ гоё хайлмаг хийж өгсөн. Тэгээл өөр ингээл гоё нэрс тэгэл нөгөө ингээл гоё юмнууд хоол мал хийж өгсөн гээл зөндөө гоё юмнууд болсон. Би сая нэрс идэд ингээд жоохон мухаад смертийн араагаар гэд хөөхөр юм. Тэгээд ингээд сайхан явж гин. Одоо шүтэн рүүгээ авах гэсэн болооч ер нь бол 6-аас өмнө очих хэрэгтэй. Тэгээд 6 өнгөрчүүл ер нь бол тэр шүтэн рүү очуулдаггүй юм байна. Тэгээд бид хэд яг наан байсан сайхан гэр кампд ороод ингээд амрах гэж байна. Тэгээд ер нь бол аялал маань маш сайхан үргэлжилж байна. Тэгээд манай дүүгийн бас төрсөн өдөр юм байна. Маргааш. Уг нь бид Захир суман дээр очиод ингээд яах гэсэн боловч одоо сайхан зарим гэдэг гэж бодож ирсэн те. Гэхдээ бид наашаа яарад санаагүй болохоор шууд наашаа гараад явцсан. Тэгээд тэнд эндээс голноос унс аваад сайхан явж ин да. Тэгээд өглөө шүтэн рүүгээ яваад тэгээд гэрийн зүг марш. Одоо Архангайгаас Дулаанбаатар хүртэл 460 байна. Тэр хавцаа километр байгаа гэж юм. Тэгээд юу ч гэсэн буудандаал гэж ярьж байна. Тэгээд сайхан амархан дээ. Энэ сайхан альт гэрт тоноод тэгээд яваад бичлэг үргэлжлүүлээ да. Би тэгтээ шүтэн дээр очиод яг шүтэний тэр ингээд зураг хүргийг аваад бол влогонд оруулахгүйгаас шийдэг байгаа. Яа тэгэхээр тэр чинь бас энергитэй газар ингээд олон хүмүүс бас одоо хэрвээ миний бичлэгийг үзвэл бас ингээд үзээд ер нь бол ирмээр санагдана. Гэтэ яг түүнийг ингээд дэлгэрүүлж ингэж яг детальчилж ингэж гаргах үгүй гэ бас сайн мэдэхгүй байна. Тийм болохоор яг тийм байна да. Тэгээд гаргах ч магадгүй гарахгүй ч магадгүй. Тэд нэрс чинь центр гэдэг маш гоё ингээд зүйлүүд ингээд идээ. Тэгээ нөгөө их уулын 70 давхар гэж үүд юм лээ хуушур тэр бас айгуу гоё санагдсан. Тэрийг бас хийл гэж ийдсэн юм одоо айгуу гоё сэтгэлээсээ байсан тэр хүмүүс. Тэгээд тийм л байна да. Тэгээ би одоо л айгуу шибэрцэн л явж байна. Гэтэ зүгээр дээ. За бай. Одоо өдөр тоглоо. Тэгээд тоглохгүй л тэгээд унтлаа. Бай. Харамуудаа л хийсэн шүү дээ. Бид нэр ийм өндөрлөг газар. Тэгээд бол маацсан машин үтэл мотон гаргаж. Амар моцолт юм байна. Хаалт инээс амар хийж ирдэг. Тэгэхээр одоо бид шүтэн рүү явах гэж. За яг шүтэний хажууд ирсэн байна. Тэгж биччихээн. Хоёр маань ингээд чулуун сувраа юм байна. За хүмүүс ажирлж харддаг юм байна. За тэгээд цагаан явж байна. Ингээд энэ өндөр уулстай гараад ирсэн. Алхаад гараад ирсэн. Тэгээд ийм мэдээтэй бодоо. Одоо мэдгүй чи яах вэ? За одоо яг урууга бууж байна. Эйгүү огцом замтай. Доош уруудахаа талаас ачаалтай юм байна. Гэтэ яг зүгээрээ чигсэн. Гэт
явчлаа. Манай майл авах гэсэн. Манай аав тэр шиг машин руу явцсан. Манай дүү бит хоёр хойно олдсон ингэж харгалах чинь. Энэ уруу зам юм болоос ирээд шинтэйч тэр юу нэг ихэд юу санагдаж байна. Ингэж бол бох хэрэггүй мэн. Ингэж өвсөөрөл бохсон арай дээр юм уу? Та тэгээд сайхан аялж байна. Сая үчсэн шүтэн дээр гарсан яг тийм амьд хүн шиг л юм байна. Тэгээд тэртээ 1800 жилийн өмнөөс ингэж одоо хүртэл биеийн ингэж үлдсэн гэхээр бас тухчиртай маш тийм ич идтэй юм шиг санагдлаа. Тэгээд ер нь бол их чулуутай газар байна. Их өндөр тарган уултай гэж ярьцааж байна. Бас түүх соёлоо судлаад үзвэл бас их тий сонирхолтой юм байна гэж бодогдлоо надад. Тэгээд бид нар их сайхан явж байна. Өслөө шивнээд ингэж жахад болоос их сайхан утга байна. Сайхан бас юм хийсэн юм. Ер нь юм сувраг хавлгаа тийм иймэрхүү үнэтэй цайтай юмнуудыг бол маш нарийн төвшөнд өндөр зэрэглэлтэй ингэж шүтэж дахиж мөрөгөж явах нь бол нэр төрийн бас ёс зүйн хэрэг тийм болохоор чи бас нэг улсын нэг өв уламжлал соёлыг хадгалж үлдэх нэг гайхамшигтай өв соёл юм да. Тэгээд бид нар яг өглөө бол юм идэж гараагүй сайхан юу идэл сайхан юугаа идэл тэгэл яваад байсан. Явсан. Тэгээд нэг одоо нэг жоохон өсөж байна. Йоо. Уцаа ирж байна. Талтаас. Тэгээд энэ машин зам бас аюу тийм хэцүү санагдаж байна. Ер нь барагтай машин гарч ирэхээргүй 80-ууд гарч ирж байна. Тэгээд манай машин арай яахгүй байна. Тасахгүй. Тэгээд одоо шууд камп дээр гэр дээр очиод юм аваа тэгээд явах таа л гэж бодож байна да. Тэгээд бурхан алдсан бол энэс ихцэл байдаг гэж байна. Сая аавын хэлдгээр бол тэгээд бид нар юу ч гэсэн явж л байна. Алхах нь ер нь сайн байдаг гинэ. Алхах нь ч дээр юм байна. Хүмүүс яг нагтай гараал тэгэл нэг хүний харав гээл тийш буцуулаад тэр дэш ингэж явал тэгтгэл юм байна. Тэгээд бид нар яг өөрсдөө яагаад өглөө кофе уугаад гарсан бүгд сайхан ирж өчтэй. Манай жолооч нэг бүх ах маань үлдээ тэгээд бид нар өөрсдөө ингэж талхаад явж байгаа юм. Бас замаараа явснаас өөр өвс ногоон дээр бол илүү ажилгүй юм байна. За тэгээд сайхан явж байна да. Ер нь иймэрхүү газар сайхан бие ариусгаж ингэж өөрсдөө ингэж сайхан залбируул илүү сайн байдаг. Тэгэнч зөв өсний хэрэг тэгээд бид нар одоо шууд машин руу яваад юу ч гэсэн буугаад ирлээ энэ амир газараас тэгээд сайхан явж байна уу. Ер нь бол ингэж явах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Монгол орнороо сайхан энэ үзэсгэлэнт байгаад хангай дэлхийдээ залбираад игээд явж байгаа нь бол бидний хувьд үнэхээр их энерги хэрч хүч авахаралаа. Тэгээд миний аялал ер нь ингээд одоо бид нар ингэж яваад ер нь бол юмнуудаа ингэж гүйцээгээд ингээд 100% биелсэн гэж бодож байна. Тэгээд 100% биелсэн учраас бид нар одоо ер нь сэтгэл хангалуун тийм ээ. Энэ харамсарыг үдийн аяллаасан хаа гэж надад чинь. Тэгээд дараа нь ингэж бичлэгээ бас ингэж үзэхэд ч тийм ээ. Бас нэг юм сайхан баримт кино шиг ч юм уу докюментари үзүүлэх үүднээс би ингэж сайхан бичлэгээ хийж байгаа маа. Өмнө нь бас Япон аялсан юм уу гэл тэрвээ би тэр бичлэгийг хийв бол бас үдээд ингээл зүгээр минь ингээд дотор л хадгалагдсан байгаа. Тэрийг ингээд сайхан өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө ертөнцөөс ингэж одоо бичлэг болгон үлдээсэнд тийм ээ. Уламжлал болгон ингэж хадгалсандаа бол тэгэхээр баяртай байдгаа. Тэгээд ганцхан бас утсандаа биш утас чинь бас тийм найдвар. Тэгээд бидний аялал үргэлжилсээр бичлэгээ дууссан зэрэг. Look at these girls. Such a powerful. Was brave. Yeah.
За тэгээд миний утасны багтаамж дүрээд байгаа болохоор энэ хүрээд яриагаа өндөрлөе. Маш их алхсан. Тэгээд юу нь бол ингээд бичлэгээ өндөрлөе дөө. Хай. За. Стоянцы байна. Юм гол шүү дээ. За би одоо хэдгээр ирж байна вэ гэхлээр 3 дахь баг ирж байна. Тэгээд 3-аас илүү хийж магадгүй. Тэгээд ер нь бол маш өргөс тогтцтой. Байгалийн үзүүлэн харуулсан Монгол харж болохоор энэ сайхан одоо бид нар хаан ирсэн байна. Жохон харуул бэрэгчтэй гоё юм авах гэдэг явж. Камера өргөж. За хай манайхаа. За бид нар одоо яг хар хорон сумын Архангай аймгийн хар хорон сумын сум дээр ирсэн байна. Тэгээд хоол итгэхэд тэгээд газар ороод сууж байна. Тэгээд би ингээ гадаа гоё болохоор гадаа ирж байна. Тэгээд ер нь л айгүй гоё явж байна. Сая Архангай аймгаас наашаа гараад бороотой байсан. Тэгээ өмнө жил бас Архангай аймгаар дайраад ирэхэд бас бороо орчихсон. Ингээд намайг Архангай аймгаас гарахад 2 жил дараалан бороо орж байгаа тохиолдол байна. Тэгээд нас ямар тохиолдол болохыг бас мэдэхгүй. Тэгээд мөнгөөр ингээд төв замтай. Юу нөө орхон сэлэнг зоогийн газар гэр бодол гэсэн. За манай дүүд юу гэсэн мэдчих. Яг толгой дэлбэрлээ. Сайн удаад ирсэн тий. Тэгээ би одоо нөгөө
яг хоолоо идчихэд эндээ хонох уугүй юу сайн мэдэхгүй байнас. Одоо нэг 8 болж байгаа х тий. 8 9 болох гэж байгаа. Тэгээд харин тий айгүй бас баггүй орой болсон. Баггүй гэж ярих юм уу юу гэ. Орой болсон. Тэгээд эндээ хонох уугүй юу сайн мэдэхгүй байна. За ингээд ирсэн газарт баярчлээ. Марс гэдэг одоо яг хот руу явах гэж байгаа зам байт юм. Тэгээд ирчээд байж юм. Бид зарим байгаа сайхан сэрэгчээд явж байна. Одоо өнөөшөндөл дахиад орох та. Одоо 200 300 км хүрсэн гэж юм. Ирчихсэн. Энд хоол идсэн газараа ирээд ингээд сайхан явж байна. Тэгээд энд ингээд гоё Galaxy тоосон гэсэн. Хандлалтай. За 0 ороод. Найгуу гонолтой мэлээ шүү. Тэгээд бид хэд яг цэвэрлсэн альтнараа стэжгүй. Сайхан цэвэрхэн мэдлээсэн. Айлтагалаа. Бай бай. Одоо сэрхэд юу н Төв аймагт очсон байх. За гэснээр болоод шүн машин хариуд явах болсон. За ингээд тагтаа ирлээ. Ирэх явж басан. Ташууд орлоо. Сайн бат ирлээ. Баярлалаа. Баяртай.